Сайн байцгаана уу иргэн мөндөд аялагч нараа. Энэ удаагийнхаа аяллаа дугаараар бид бүхэн Хонконгоор аялахаар бэлдээд байна. За та бүхэн гайхаж байж магадгүй яагаад заавал Хонконг гэж. Хонконгийг бол монголчууд яаж төсөөлдөг вэ гэвэл өндөр барилгаар төсөөлдөг. Диснейленд, худалдааны төвүүдээр бол төсөөлдөг. Энэ удаагийн аяллаа нэвтрүүлгийн хамгийн гол онцлог бол Хонконгт тэр болгон хүмүүсийн үзэж амжаагүй төдийлөн сайн мэддэггүй зүйлсийг бид бүхэн үзүүлэхийг зорьсон юм. Бас дараагийн нэг гол зорилго бол Хонконгт хэрхэн хамгийн хямд өртгөөр аялахыг та бүхэндээ үзүүлэхийг зорих болно. Ингээд бүгдээрээ хамтдаа аялцгаая. За та бүхэнд Хонконг руу хэрхэн онгоцны буудлаас явах хэд хэдэн аргыг хуваалцъя. За ер нь ихэнх аялагчдыг хараад байхад бол мэдхгүйгээсээ ч тэр юм уу онгоцны буудлын дээр буугаад шууд такси барьдаг. За такси бол үндсэндээ Хонконгийн төв Ванчай хүртэл нэг 400 орчим Хонконг доллар гэж бодлоо. 400 Хонконг доллар ч бол үндсэндээ нэг 130 мянган төгрөг. За эсвэл та бүхэн дараа нь харуулна. Хонконг руу явдаг экспресс галт хэрэг байгаа. Экспресс галт хэрэг нэг 115 Хонконг доллар. Үндсэндээ нэг 40 мянган төгрөг гэсэн. За тэгхийн бол энээс хямдхан аргууд бол байгаа. За хэрвээ та бүхэн яг экспресс галт хэрэг рүү ордог хаалганы дэргэд автобусны одоо мэдээлэл байгаа. За жишээлбэл би Хонконг руу явъя гэх юм бол за Хонконг руу явахдаа энэ Хонконг, Коулун, за тэгээд шинэ нутаг дэвсгэр гэдэг ингээд автобуснуудаа ингээд өнгөөр ядагдсан байж байна. За жишээлбэл би Хонконг руу явахдаа очих хамгийн ойрхон одоо метроныхоо зогсоолыг харчихна. За би Ванчайд очино. За энэ баг бүх автобус Ванчайд дээр зогсож байна. За жишээлбэл би E11-ийн автобусанд суугаад Түнчүүнээр дайраад Централ Ванчай орох юм бол 21 Хонконг доллар. 21 Хонконг доллар. 21 Хонконг доллар гэдэг бол үндсэндээ 7000 төгрөг баггүй автобусаар. Хэрвээ та такси өрөө 400 Хонконг доллар, хурдны галт хэрэгээр явах юм бол 115 Хонконг доллар. Тэгэхээр аялагчд маань ердөөсөө буугаад автобус нийтийн тээврийг маш сайн судлах хэрэгтэй. Юуг бол такси бариад эсвэл одоо үнэтэй галт хэрэгээр бол бас зорчхоос аль бас зайлсхийгээрэй. Өнөөдөр 2020 оны 1 сарын 24-ний өдөр бид бүхэн Хонконгийн урд хэсэгт Repulse Bay гэдэг ийм наран шарлагын газар хүрэлцэн ирээд байна. За хэдий 1 сар ч гэсэн та бүхэн анзаарч байгаа. Энд бол өнөөдөр цаг агаар нэмэх 20 юмтай. За Монголд нэг 108 дугаар сарын 1 сэрүүхэн нэг сайхан 100-ны өдөр шиг ийм сайхан таатай байна. Түрүүн та бүхэнд хэлсэнчлэн Хонконгийг бид бол зөвхөн хотын амьдралаар дэлгүүр, худалдааны төв, одоо худалдаа бизнес арилжаагаар төсөөлдөг бол нарийн одоо Хонконгийг үзээд судлаад явах юм бол энэ мэт ийм үзэсгэлэнтэй газрууд бол наран шарлагын газрууд байдаг. Нийтдээ Хонконгт нэг 7-8 орчим одоо олон нийтийн наран шарлагын газар байдгийн нэг нь одоо бид бүхний харж байгаа энэ Repulse Bay далайн эргийн газар байна. За Хонконг бас юугаараа алдартай та бүхэн мэднэ. Хонконг бол мэдээж шопингийн маш том destination. За Хонконг нийтдээ 4 outlet байдаг. За тэрний хамгийн том нь болохоор Лантау арал дээр нисэх онгоцны буудлын ойролцоо City Gate гэдэг энэ outlet байгаа. Энд нийтдээ 70 орчим брендийн одоо outlet-ууд байдаг. Хямдрал нь бол үндсэндээ нэг 20-80% хүртэл ийм хэмжээгээр бол хямдардаг. Хонконгийн хамгийн том outlet юм байна. За бид бүхэн явсаар Лама гэдэг арал дээр хүрэлцэн ирээд байна. Лама гэдэг арал дээр Юн Шуй Ван гэдэг юм загасчны тосгон байдаг. За энэ арал юугаараа алдартай вэ гэх юм бол далайн гаралтай хоолыг шинээр нь одоо
зоглохоор хүмүүс Хонконгоос бол ингээд тогтмол гэр бүлээрээ найз нөхдөөрөө бас ирдэг юм байна. За Хонконгийн централ ус онгоцны зогсоол болон Абердин гээд Хонконгийн урд хэсэгт байдаг загасчны одоо юм жижиг тосгон хотоос бол тогтмол усан зав явдаг. За энд амарч байгаа хүмүүсийг харахад бол их хөвчлэн өдрөөр ирээд сайхан шин далайн гаралтай хоол идээд за мөн төрөл бүрийн сүвнээр худалдааны одоо та бидний хойно харагдж байгаа энэ бол ийм гудмууд бол маш ихтэй. За ингээд далайн эрг рүү харсан ресторанууд байна. Шинэхэн далайн хоол зооглож болно. За усан завны хувьд ч гэсэн үнийн хувьд бол амралтын болон одоо баяр ёслолын үеэр нэг хүн бол 21 Хонконг доллараар бид нар сая Абердинээс ирлээ нэг 40 орчим минут заваар явдаг. За тэгээ энд ирээд ямар ч байсан энэ тосгонтой танилцаад тэгээ удахгүй буцна. За энд хоноглож бас болно. Яг гэвэл би Airbnb-гээр зочид буудал харж байхад бол энэ Лама арал дээр бол бас Airbnb зочид буудал Airbnb-ийн буудлууд бол мэрсээр харагдчихсан. Ингээд та бүхэн дараа Хонконг дээрвэл энэ Лама арлыг бас үзэж сонирхоорой. Хонконгд үзэх зүйлсийг бас интернетээр судалж яхад энгийн юм шиг мөртлөө жуулчдыг бас их сонирхлын татдаг нэг газар байсан. Энэ болохоор Monster Building гэдэг одоо бидний зогсож байгаа энэ барилгын блок. За энэ ямар онцлог гэвэл энэ та бүхэн харж байгаа энэ одоо хичнээнч бараг 1000-аад хүн амьдарч байгаа. За аркаар энэ байр руу дөнгөж ороод ирэхэд бол нэг юм шоргоолчны үүрэнд ороод ирсэн юм шиг санагдсан. Одоо хүмүүс одоо шоргоолчиг амьдардаг ямар нэг зөгнөлт кинон дээр одоо ирээдүйд бүр хүмүүс ингээд нэг юм үүр шиг юмд амьдардаг үзүүлдэг кинон дээр. Тэгэхээр та бүхэн бас Хонконгд ирэх юм бол энэ газрыг бас сонирхоод үзээрэй. Сонин газар байна. За зочид буудлын талаар та бүхэндээ мэдээлэл өгье. За Хонконг бол та бүхэн мэдж байгаа сүүлийн үед болоод байгаа энэ бослого чагсаал цуглаанаас болоод зочид буудлын одоо үн өртөг бол маш их буусан байж байгаа. За ерөнхийдөө би аялахдаа хямд төсрийг бодоод Airbnb-гээр бол ингээд байшин байрнууд захиалдаг байсан. За тэгээ юмыг яаж мэдхүүгээр Agoda Booking.com-оор давхар буудал үзэхэд бол Airbnb гэсэн бол хямдхан болж таарж байгаа. Жишээлбэл бидний бусын Sav гэдэг энэ зочид буудал болохоор 2 хүний өглөөний цайтайгаа нэг хоноход 42 Америк доллар болж байгаа. Хуучин эдний буудал бол үндсэндээ бол $100 бол буудаггүй байсан. За тэгээд энд бол ерөнхийдөө бол зөвхөн эдний буудал биш, ер нь бүх зочид буудлууд бол 50-аас 70% хямдарсан байж байгаа. Ер нь бол 4-5 удаа зочид буудал буухад бол $60 бол хангалттай буунаа гэж ярьж байгаа. За энэ буудлын бас нэг онцлог нь болохоор ингээд зочдтой зориулсан юм гадаа террас амралт хэсэгтэй мөн дотроо энэ зочдынхаа тав дахыг хангах зорилготой юм клуб хаус маягийн хэсэгтэй байна. Ингээд та бүхэн Хонконгийг зорих байгаа бол зочид буудлууд бол маш их хямдарсан байгааг дуулахад таатай. Үзүр бол том Буддагийн өшөө байгаа. Та бүхэн тэр хойно харж байна. Том Буддагийн өшөө бол Лантау арал дээр байдаг. Лантау арал нь та бидний сайн мэдэх олон улсын онгоцны нисэх буудал байдаг. За мөн энэ хавьд бол Хонконгийн хамгийн том City Gate outlet байгаа. Та бүхэн энэ хаваар ирэх юм бол үндсэндээ энэ хоёр зүйлийг бол нэг өдөр тал өдөрт бол амжуулаад үзэх бүрэн боломжтой. Ингээд та бүхэн дараа ирэхдээ Хонконгийн алдарт том Будда дээр ирж үзээрэй. Бид бүхэн Хонконгоос урагшаа Стэнли хэмээх ийм тосгонд хурж ирээд байна. За энэ бол их европч маягийн ийм газар байна. За та бүхэн миний хойно харж байгаа яг энэ Европын жижиг хотууд, далайн эргийн хотуудад байдаг шиг ийм задгай кафе. За мөн энэ хажууханд Стэнли маркет гэдэг яг гудамны хямд үнэтэй ийм төрөл бүрийн сонирхолтой зүйл зарж байгаа зах байсан. За хүмүүс бол Хонконгийг бол завгүй, өндөр байшин, маш их хүн, за өдөр тутмын ийм завгүй хүмүүсээр төсөөлдөг баг. Тэгэх юм бол та бүхэн багч гэсэн ийм байгалийн сайхныг мэдрэх, за далайн эргийн амьдралыг мэдрэх нэг өдрийг
одоо чөлөөтэй өнгөрөөе гэж бодох юм бол энэ Stanley тосгонд хүрэлцэн ирэхийг зөвлөж байна. Ингээд Stanley тосгоноос бас усан онгоцоор бол Poi гэдэг арал руу явдаг. Тэр нь бол яг одоо байгалийн ийм нөөц газар. Тэнд бол хүмүүс ихэвчлэн очиж явгаа аялал хийдэг, гэр бүлээрээ бүтэн өдрийг өнгөрүүлдэг. Тэгэхээр энүүгээр юу хэлэх гэж байгаа вэ гэх юм бол Хонконг бол зөвхөн одоо шопинг болон бизнес аяллаар ирж байгаа хүмүүс гэхээс илүү бас гэр бүлээрээ за мөн адал явдал эрэл хийлэгч, залуу аялагч нарт бас тохиромжтой гэдгийг бас үзүүлэхийг хүссэн юм аа. За энэ хүрээд бидний Хонконгоор сая маань өндөрлж байна. Бид нар үндсэндээ Хонконгт 4 өдөр 3 шөнө аяллаа. 4 дахь дэрлээ. Одоо ингээ бүтэн санд буцаж байна. За энэ хугацаанд бид нар юу үзэж амжуулсан бэ гэх юм бол эхний өдөр онгоцноосоо буугаад цаг хэмнэх үүднээс бид нар онгоцны буудлын ойр орчин буюу Лантау арлын эргэн тойрныг үзлээ. За бид том Буддагийн өшөө үзлээ. City Gate гэдэг Хонконгийн хамгийн том аутлетээр орлоо. Мөн энэ хавийн газрыг үзлээ. Буусан өдрөө энэ хавийг үзсэн шалтгаан нэгдүгээрт бид нар цаг хугацаагаа жоохон хэмнэхийг хүссэн. Яг гэвэл Улаанбаатараас онгоц маань 12 өнгөрөөд бууж байгаа. За ихэнх зочид буудлуудын буудалдаа ордог чек-ин цаг нь үндсэндээ дандаа 2 цаг, 3 цагаас хойш байдаг учраас бид нар ялгаагүй Хонконгт очиод буудлаа хүлээх учраас бид нар энэ цагаа хэмнээд Лантау арлаа бол эхний өдөр онгоцноос бунгуудаа үзлээ. За хоёр дахь өдөр бид нар Хонконг арлын урд хэсгээр ерөнхийдөө явсан. За бид нар Stanley гэж загасчдын одоо юм тосхон хотод очиж үзлээ. Repulse Bay гэдэг наран шаардлагын газрыг үзлээ. За мөн энэ хавийн газруудыг бид нар хоёр дахь өдрөө амжуулаад хоёр дахь өдрийнхөө орой бол Хонконгийн шөнийн Хонконгийг бол үзсэн байгаа. За гурав дахь өдөр хагасаа өдөр бид нар Хонконг дотроо үндсэндээ үзэх юмнуудаа үзлээ. Victoria Peak орлоо. За Monster Building орлоо. Kowloon хаваар явлаа. За дээрээс нь бид нар төдийлөн хүн болгоны очтгоо Лама гэдэг арал дээр очсон. Лама гэдэг арал нь бол Хонконгоос нэг 40 орчим минут заваар явж очдог. Маш сонирхолтой загасны жижиг тосхон арал байсан. Энд бол жуулчд маш ихээр очдог, амардаг. За тэгээд дөрөв дэх өдрөө бүтэн сая өдөр бид нар үндсэндээ онгоцны буудлын руугаа ирж таарлаа. Сайн байна уу та? За ингээд та бүхэн ирвэл дараа Хонконгт ирвэл цаг хугацаагаа сайхан хэмнээд, үзэх юмнуудаа сайхан төлөвлөөд хамгийн гол нь яарч сандарч цагийн тулахгүй маш сайхан тайван нийтийн тээврийг маш их сонгоорой. Нэгдүгээр та бүхнийг одоо цагийг хэмнэх болно, хоёрдугаар та бүхний хөрөнгө мөнгийг бас хэмнэх болно шүү. Ингээд та бүхэн Хонконг тавтай морилцоогоорой.